Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээд орцож байгаа хүүхдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Дөлгөө Эрдэнэ. Дөлгөө Эрдэнэ орж иржээ. Дөлгөө Эрдэнэ чинь ямар сургууль вэ? Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дугаар сургуулийн 2-ын анги. Оо. Дөлгөө Эрдэнэ. Дараагийнх нь Гэр Эрдэнэ. их чинь тийм ээ. Тий. За, бүтэн танилцуулж. Намайг ган баярын уран ирдэг гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 34 дугаар сургуульд сурдаг. Багш нь юм блэ? Мигмар Мягмар сүрэн багштай. 3-ын В ангийн хамт олноор орж ирсэн тийм ээ. Дараагийн хүүхэд Би намаа. Намуна орж ирсэн байна. Дараагийн хүүхэд. Дараагийн хүүхэд. Би юу? Тий. Би Тэнүүн гэдэг. Тэнүүн дэлгэц дотор харагдаад байгаа юм байна тийм ээ. Тэгээд дэрэг өөрөө хараад гайхаад байгаа юм биш. Дараагийн хүүхэд. Би Анар. Анар орж иржээ. Дараагийн хүүхэд. Дэ намон дээр. Намун дээр. За ингээд манай хүүхдүүд юу зурж байгаа? 12 жилийн дистралан зурж байгаа. Одоо хөх тэнгэрт хуржигнээд байдаг хүч ихтэй 105 жилээ гэж. Энэ сайхан зураг зурнаа. За лууг их хигдүүтэй хөөхөн зурнаа хэдэлээ. За харандаа зэг аваад анхаарад эхлэх үү. Лир гэдэг нэг жимс байдаг да. Оо тэрхүү ийм хэлбэртэй зураад энд нь ийм завсар үлдчихэр. Томхон зурвал бас их хөөрхөн игдүүтэй болно. Яг энэ голд нь ийм нэг номон зураас. Ингээд зурч. Энэ хөөрхөн ийм энэ хэлбэрээр бол одоо шувуу зурж болно тийм ээ. Их олон амтныг зурж болдог. Тэгээд өхөр зурж болно тийм ээ. Морь зурж болно, унаг, дааг гэдэг. За. За лууч нь штэ. Ийм нэг чихтэй байгаа шүү. Ийм. За энэ их төсөөллөөр зургаддаг зураг. За энд нэг ийм 100 дугуй. Энийг их том хийвэл их хөөрхөн болно. Ингээд нүд нь гараад ирж шít. За хушуу нь ингэж долиглоод, ингэж долиглоод, ингээд энэ их олон амьтны шинжийг агуулсан байгаа шүү. Дахиад шиг залаатай. Матар шиг хушуутай. Тийм ээ? Чон шиг чихтэй. Ингээд их гоё гарч ирлээ. За одоо дандаа ийм номон зураас алаг нүдийн зурж байна тийм ээ? Ингээд тэгээ энэ дутуура бас дахиад нэг давхарлаад өнгө өгчлөөр явах уу. Оо нэг алаг нүд гараад ирнэ. Энэ дундаа бас цагааныг үлдээгээд ингэж цагаан үлдээгээр хар нүдийн явах уу. Будчихна. Оо нүд нь ингэ төрлийгээд алаглаад гараад ирж байгаа юм. Тэр энийг ингэ бодчихно. За одоо хамрын нөхөх гэж. Оо энийг нь ийм сүртэй 100 дугуй. Зураад бодчих шүү дээ. За толгойных нь хэлбэр юу л ерөөс ингэ гараад ирж байгаа. Толгойхны хэлбэр. За биерэг явах уу? За би бол одоо могоо шиг мөшгөрэн шүү дээ. Энүүх аваас аваад ийм номон зураас ингээд татчих. Энийг нь болохоор ингээд хойшоо тахир зураасаар ингээд явчаарай. Лууч ингэж урагшаад ингээд төрсөн аргашаа ийм мөрөлдсөн могоорхуу хэлбэртэй байна шүү дээ. Сүүл нь. Оо энэ ингэж орж ирнэ.
Ингэж орж ирнэ. За энд нь хөлтэй. Энд бас нэг хөл. За гар нь бол яг хоо энэ үхэнд. Энэ цаатлын гар ингээд зогож байна. Оо тэгэл яг хоо энийг хооронд нь ингээд холбож байна. Давхарлчж шүү дээ. За ингээд яг хоо луу маань одоо гараад ирж байна да. Оо энд нь яг хоо ийм. За ганц онцлог нь шүү дээ. Хөх тэнгэрт хуржигнээд үйдэг. Хүчигтэй луучных уу? Далавчтай. Ийм далавчтай. Далавчийг ингэж давхарлаад ийшээ нарийсаад ингэж ороод ирж байгаа. Ийм далавч. За ингээд эндээс нэг хэл болтайлгач. Оо. Ингээд ерөөсөө яг уу. Оо тэгээ энэ яг хөх тэнгэрт хуржигнээд үйдэг гэсэн шүү дээ. Тийм учраас багш нь яг энэ үүлэн дээр ингээд сууж байгаа. Үүлэн дээр сууж явах нь шүү дээ. Оо цаана ингээл том жижиг үүлнүүд тийм ээ. За тэгээд энэ дээдлийн зайн дээр нь яг хөх тэнгэрт хуржигнээд үйдэг хүч ихтэй луу 5 жилээ гэж ингээд бичиж шин. За одоо лууны хамгийн гоё хэсэг нь бол одоо энэ нүд. Залаа энэ хэсэг. Энэ нүдийг биш тийм энэ их цоглогдохлаар наашаа яах вэ? Оо ингээд төрлийгээд наашаа ингээд тодроод гараад ирж байна тийм ээ. Бас тэр өн дээр нь бас гэрлийн гялан байж шин. За тэгэнгүүтээ энэ хэсгийг биерийн пластмастаар авчгаад оо сайхан ингээд жигдхэн. Идэх маягтай хөнкөөн дараараа энэ пластмастаа. Оо ингээд биерийн пластмастар маш хурдан гоё цэвэрхэн бодогддог. За бас нэг юм нэмэх хэрэгтэй болчихлоо. Энийг нэмээрэй. Энд нэг юм лууны чин гол онцлог нь одоо энэ ингэж гарч ирж байгаа. Энэ луу гэж амтны зулцгал зураад байна тийм ээ. За ингээ гараад ирж байгаа. За одоо энэ чихийг ингэж удаад. За бусд нь тэгэл шар ногооноор явах уу. Багш нь өнгийн дэмжлүүлээд өгчихнө. Та нарт бүх өнгө байгаа. Нэг өнгө баг 2 давтагдаж байна уу? Оо ингэж явах уу. Чихнэ шүү дээ. За ингээ яг хэдүүлээ будангаа яадаг үлээ. Дугаан дуулна. Шүлгэн уншина. Манай чинь ангиараа унших хүүхдүүд байж байгаа. За энэ дээр энийхээ хүн дөнгөөр ийм толп хийж өгөх их өөр. Энэ цоохорлж өгч шүү дээ, тийм ээ? Энэ ингэж. Оо. Ингэж явах нь шүү дээ. За ингээ лууныхаа яг толгой гараад ирж байгаа. За манай Дөлгөө Эрдэнэс дууга дууланга хэдүүлээ тийм ээ.
зураг зураад будаад тавьчих. Хүүхдийн зургийг нэг хараад. Аа? Чихнийх нь ягаан шүү дээ. Наад өнгөч шүү дээ. Хаамаа сайхан луунууд болж байна да. Хөхт ингэрт хуржигнээ дэрдэг хүч ихтэй луунууд тустай шүү. Янз бүрийн гоё гарч ирж байна. Сайхан зурж байна. Үлгэр эрдэнэ чи ямар шүлэгтэй ирсэн юм уу? Дуутай ирсэн юм уу? За сайхан солонгос дуулна гэсэн тийм ээ. Тэрийгэ тулч. 곰시가리나 한 집에 있어 아빠군 엄마군 애기군 아빠군은 든든해 엄마군은 날씬해 애기군만 나만 귀여워 끄쓱끄쓱 자른다. За Дэлгэн Эрдэнэний дуу сайхан дуу байна. Ястай сайхан дуу дуулсан. Дэлгэн Эрдэнэтэй баярлалаа. Уран Эрдэнэх чинь юу дуулах юм? Би Монгол хүү. За. Та нар ч нөгөө бүгдээр дуулна гэсэн. Шүлгээ уншина гэсэн тийм ээ. За одоо Уран Эрдэнэ, Намууна, Тэнүүн, Намуундар нараас би Монгол хүн шүлгийг уншнаа. За ихлээрээ. Аргалын утаар бэргэлсэн малчны гэрт төрсөн би атархээр нутга үлгиймэн гэж боддог. Цэнхэр манан сунагэлсэн алсын бараа ширтээ сайхан нутга сэтгэл багтан харахад үлээж байгаа сэтгэл үнсэж байгаа юм шиг шөөлтэй жимэн гар илээдж байгаа юм шиг эндэнгүй сайхан санагдахад эдийг зүрхмэн догдолж хосгүй баярын үлмэс хоёр нүдийн минь бүрхдэг. Өгөд туршидсэн минь үрээвэж надад үлдээж надад тусал өнөө Монголоор нэмэн наран намайг игүүлж нэрээ сэлгэнүүлээж намраа хурцээж ээж найртай сайхан орон минь надтай хөв нэгэ тул энэ нутгийн би энэ биш хайрлж ихрэхтэн нусан хөө юм ирээдүгээ түмэнтэйгээ бас олзах их өөрө хүлээсэн юм. За баярлалаа. Сайхан шүлэг. Сайхан уншлаа. За манай хэн чинь Гэр бүл. Гэр бүл гэдэг шүлэгтэй тийм ээ. Анар. Өвөө минь гэртээ уудам тал, эмээ минь гэртээ цэлмэг тэнгэр, аав минь гэртээ ханаар уул, ээж минь гэртээ гэрэлт наран, ах минь гэртээ ургаа хаад, эгч минь гэртээ гомсог цэцэг, дүү минь гэртээ бүжин туулай, би өөрөө барын бамбар. Хөгжөлтэй сайхан шүлэг үлссэн. Анартаа баярлалаа. Одоо намуун дээр чинь том болоод ямар мэрэгчлээ болох вэ? Эмч. Эмчтний гараад ирлээ. Анар ямар мэрэгчлээ болох вэ? Үзмэрч. Үзмэрч. Тэнүү ямар мэрэгчлээ болох Э? вэ? Үзмэрч зурхаач. Тэнүү том болоод ямар мэрэгчлээ болох вэ? Мэрэгчлээ арайхан сонгоогүй нөө. За чи бодож байгаа нэг юм бодогдноо. Намууна ямар мэрэгчлээ болох вэ? Эмч. Хоёр эмч гараад ирлээ. Нэг зурхаач. Уран Эрдэнэ. Ихсний эмч. Эмч. Бас эмч. Дэлгэн Эрдэнэ ямар мэрэгчлээ болох вэ? Зураач. Тэгнэ. Дэлгөөний чинь бас их зураг дуртай. Тэнүү бодогдсон уу? Бодогдсон. Сансрын нисгч. Бодогдсон гинэ. Ямар мэрэгч бодогдсон? Галын сүрэгч. Галын сүрэгч. Юу гэнэ? Юу нэ? Галын сүрэгч. Галын сүрэгч. Гал өнөөгч гинэ. Гал өнөөгч онцгой байдал. Болж байна. За. Одоо цээж ин биш үү? Шаргал дуу хөнгөргөө бодчих. Ингээ удаад. Өнгө хөдөөд ирэхлээр зураг их гоё болж байгаа.
За ингээд бүтээл төрх агшин сайхан агш эхэллээ. 34 дугаар сургуулийн 3-ын В анги үлээ. Айд анги 3 ямар үлгүлээ? В ангийн мягмар сүрэн багштай гэсэн тийм ээ. Ийм авьяаслаг сайхан хүүхдүүдийнхээ бүтээлтэй одоо танилцсанаа. За дөлгөө нь бол 2 дугаар анги хичээгээ дагаад орно гэж тэгж байгаа сайхан ороод ирсэн. Зураач хүүхд байгаа. Чи чинь 2-ын ямар үлгүлээ? Багш нь ямар нэгтэй тогтох баяр багшийн авьяаслаг зураач дөлгөөн эрднийхээ зургийг үзье. За дөлгөөр анги 3 дугаар ангийнхантай бол аана маань сайхан зурсан. Жаахан дэш өргөчхөө тэр лууныхын дүрслэл нь бол яг гараад ирсэн үүлэн дээр суудсан. Энэ жил одоо түрүү жил чинь луу жил байсан тий. Тэгээ ийм гайхалтай сайхан бүтээлийг хийсэн. Дөлгөө эрдэнэтэй сайн зураач болоорой гэж амжилт хүсье. Чи зураач болно гэсэн тийм ээ. Зураг зурхын тулд биш та зураад л байдгийн. Тэгвэл улам мэрэгшдэг шүү. За сайхан зураг зурсан дөлгөөндөө амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач игч уран эрдэнийхэн зургийг үзье. За урд нь уран эрдэнийн зураг бүгдээрээ нэг уншиж шүдгийн тхүү. Хөх тэнгэрт хуржигнээд байдаг хүүчихтэй луу 5 жилээ. За ийм сайхан зургийг зүгээр үүл дунд нь ингээ сайхан нар цаанаас нь цугуйцсан их гоё уран дүрслэлтэй зурсан. Уран эрдэнэтэй улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Намуна. За гоё. Намунагийн бас их гоё өөрийн гэсэн төрх донж ийм илэрхийлсэн. Яа харахгүй одоо луу уран гоё дүрсэлсэн. Сайхан зураг зурсан. Намунада улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Тэнүүн. За манай хөвгүүд бас их сайхан. Нэг ангиас ийм сайхан жигдхэн зураач төрж байгаа. Нүдэн дүрлийгээ тэр хөгжилтэй хөөрхөн лууг ингэж сайхан зурсан. Тэнүүндээ улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач баярлаа. Дараагийн авьяаслаг зураач Анар. За Анарыг бас гоё. Сүрлэг том одоо луу тэр хөх тэнгэр түржигнээд ингэ байж байгаагаар ийм сайхан үйл явдалтай зураг зурсан. Одоо шүлгийг нь доор нь сайхан биччихин тийм ээ. Цэвэрхээ дарамлдаад. За. Дараагийн авьяаслаг зураач Намун Дари. За Намун Дарын зураг бас өнгө хослол их гоётой. Цоохор өөрхөн луу хөх тэнгэр түржигнээд байж байгаагаар ийм сайхан зураг зурсан. Намун Даритай амжилт хүсье. Тэгээд багш нь яадаг вэ? Бэлгэн гардуулнаа. Бэлгэн гардуулахдаа бэлгэн дунд би Монгол хүүхэд гэдэг энэ сайхан далай жамцахын энэ сайхан Монгол болгож хэлээ. Ёс заншилтай. Энэ сайхан номыг эхнээс нь авуулаа дуустал уншаарай. Мөн Жимсгэн гэж энэ сайхан хүүхэд дээлтэй компани энэ сайхан бүтээгдэхүүнийг давхар энэ ямар тоглоом гэдэг үлээ? Пазл тоглоомын хамт бэлгэлж байна. За хоёр бандтаа энэ супер баатрийн сайхан. Оо хичээнгүй сайхан эвлүүлж тоглоорой. Энд чинь дотроо тооч хэрэгтэй юм билээ шүү. Намун Дарида амжилт хүсье. Хэдэн сая жилийн өмнө амьдарч ирсэн динозаврууд эвлүүлэх нэ. За амжилт хүсье. Намунада амжилт хүсье. Уран эрдэнэтэй амжилт хүсье. Номын өгч багш нь. Энэ сайхан сонгодог зургийг эвлүүлээрээ. За. Өнөөдрийн маань хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа.